News мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхонд анхаарлаа хандуулна. Сар шинийн урьдчилан сэргийл хяналт шалгалт үргэлжлэж байна. Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Аймгийн боловсрол соёл урлагийн газраас Улаан сүмийн ерөнхий боловсролын сургуулиудад хяналт шалгалт хийлээ. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Мэдээлж байна. Монголын уламжлалт сар шинийн баяр болоход цөөхөн оног үлдлээ. Сар шинийн баяраар иргэдийн худалдан авалт нэмэгддэг. Аймгийн мэргэжлийн хэлтийн газраас сар шинийн баярыг ухтаж урьдчилан сэргийл хяналт шалгалтыг аймгийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Сар шинийн баярын өмнөх урьдчилан сэргийл хяналт шалгалтын хүрээнд хүнсний гаралтай хордлого халдвараас урьдчилан сэргийл шалгалтыг аймгийн мэргэжлийн хэлтийн газраас томоохон үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж худалдааны төвүүдийг хамруулан зохион байгуулж байна. Хяналт шалгалтаар ажлын байр, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэвэр, технологийн гормын мөрдөл, тоног төхөөрөмжөнд тавигдах шаардлага, үйлдвэрлэлд хэрэглэж байгаа болон худалдаалж байгаа түүхийн эд материал, сав баглаа буудлын баталгаажилт, гарал үүсэл, бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, хаяг шошго, хадгалалт, тээвэрлэлтийн байдал, хугацаанд татан авалтын бүртгэл, ажлагчдыг эрүүл мэндийн үржилсэн сэргийлэх үзлэгт хамрагдсан эсгээд хяналт шалгалт хийж ажиллаж байна. За мэргэжлийн хэлтийн байгууллагаас 2020 оны урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгээ явж байна. Энэ юутай холбоотой юм бэ гэхээр цагаан сарын баярын өмнөх урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж явж байна. Энэ жилийн хяналт шалгалтын хувьд бол ер нь томоохон бөөний төвүүд, ахуй, эмсэс, ус хүнс гэсэн тэгээд томоохон бас худалдааны газрууд хамрагдаад явж байна. Энэ дээр ер нь гол нь юу анхаарч байна вэ гэхээр тухайн бүтээгдэхүүний гарал үүсэлт, хаанаас үйлдвэрлэгдэж ирсэн, ямар нөхцлөөр тээвэрлэгдэж ирсэн, тухайн яг хаяг шошгон заасан нөхцөл худалдаалагдаж байна уугүй юу гэх мэт зүйлийг үцгээс гадна хадгалах хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг нэг бол хураах, улсын байцаагчийн актаар хураах, зарим хаяг юун тодорхой, хаяг буцах хаяг нь тодорхой ийм бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийгдээд явж байна. Иргэд маань юун дээр анхаарах вэ гэхээр тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа шошгын сайн бас уншиж тийм ээ мэдэх шаардлагатай байна. Өөртөө хэрэглэх тийм ээ эрүүл мэндэд хэрэгтэй хүнсээ бас уншиж мэдэх шаардлагатай байна. Тийм ээ энэ яагаад тэгэхээр янз бүрийн эрсдлээс өөрийгөө хамгаалах ийм бас нөхцөл бүрдэж өгч байна. Хоёрдугаарт нь гэвэл шаардлагатай бүтээгдэхүүнээс тийм ээ цагаан сараар бас хэрэглэгддэг бүтээгдэхүүнээс бид нэр дээж аваад лабораторийн шинжилгээнд хамруулад явж байна. Бүгд найрамдах хятад ард улсад коронавирус гарсантай холбоотойгоор хоол худалдааны газруудад мэргэжлийн хэлтийн газраас зурагт зөвлөмж мэдээлэл хөрвүүлэн ажиллаж байна. Худалдаа үйлдвэрлэл эрхлэгч иргэн аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд онц байдал зарласан энэ үеэр үйлчлүүлэгч иргэдээ гар угаах нөхцөл боломжоор хангаж ажиллах шаардлагатай байгааг мэргэжлийн хэлтийн газрын улсын байцаагч онцлон хэллээ. Коронавирусын халдвар гарсантай холбогдуулаад худалдааны газрууд, хоолны газруудад бид манай байгууллагаас бол зурагт тийм зөвлөмжийг гаргаад тарааж бас ажиллаж байна. Мөн худалдаа эрхэлж байгаа болон тийм үйлчлэгээ, үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлж байгаа хоолны газрын эрхэлж байгаа хүмүүс маань юун дээр анхаарах вэ гэхээр засгийн газрын 311-р тогтоол мөн 2014 оны 157 дугаар тогтоолын дагуу дотоодын хяналтаа сайжруулж, дотоодынхаа хяналтанд бол маш сайн анхаарч ажилламаар байна. Дотоодын хяналтаар тухайн бүтээгдэхүүнүүд дээр анхаарал хандуулмаар байна. Бүртгэлүүд байж байгаа. Тэгээд ажилчдынхаа эрүүл аюулгүй байдал болон шинжилгээнд хамрагдсан хэсэг хугацаанд дуусч өгч байгаа бол шинжилгээнд нь хамруулах гэх мэт ийм ажлуудаа бол цаг тухай бүрдэн хийх шаардлагатай байна. Мөн саяны ярьсан дээр өвчл гарсантай холбогдуулаад худалдааны газрууд маань үйлчлүүлж байгаа иргэдээ гар угаах нөхцөл боломжийг бас хангуулах тийм шаардлагыг бид нэр тавьж ажиллаж байгаа. Энэ яах ёстой вэ гэхээр нэг буландаа ч юм уу гар угаах нүтэй бол тэндээ бас ариутгал халдваргүйжүүлэлтийн эсрэг савн, шингэн савн, санитол гэх мэт халдваргүйжүүлэх тийм бүтээгдэхүүнүүдийг хангалттай хэмжээгээр нөөцлөөд үйлчлүүлж байгаа хүмүүстээ бас хэлж тэр нөхцөлийг бас хангуулж ажиллах шаардлагатай байна гэсэн.
Манай улсад зориултын бус хувинцар сав олдоц ихтэй үн хэмд байдгаас аль өрхөд ундны ус, сүү айраг зэрэг хүнсийн шингэн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд өргөнөөр хэрэглэж байна. Хордлого судлал эрдэм шинжилгээний нийгэмлэгээс 3 аймаг Улаанбаатар хотын 297 өрхийг хамруулан явуулсан судалгаагаар нийт өрхийн 90% нь 20-100 литрийн багт амжтай 3-4 ширхэг зориултын бус хувинцар сав өдөр тутам хэрэгэлдэг гэсэн дүн гарсан байна. Мөн хувинцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ эрүүл мэндийн нөлөөлөл зохистой хэрэглээний талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл дутмаг байна. Хүнсийн зориултын бус хувинцар савнд хонуулсан усны найрлагад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их агуулгаддаг байна. Хувинцар савнд хонуулсан сүүнд хар тугалгын агуулмж стандартад зааснаас 3-4 дахин, айрганд 4.4 дахин их бөгөөд худалдааны захуудад худалдаалж буй хувинцар савны 44.9% нь хуучин сав байдаг байна. Аймгийн мэргэжлийн хэлтийн газраас хүнсний үйлдвэрлэл үйлчлэгэнд хэрэглэж буй хувинцар савны чанар аюулгүй байдалд үргэлжлэн сэргийлэх хэн шалгалтыг хийхээр төлөөлөн ажиллаж байна. За мөн манай байгууллагаас бас хүнсний үйлдвэрлэл үйлчлэгэнд хэрэглэж буй хувинцар савны чанар аюулгүй байдалд үргэлжлэн сэргийлэх шалгалт хийх тийм удирдамж ирсэн байж байгаа. Өнгөрсөн жил бас энэ чиглэлээр бас хяналт шинжилгээ хийгдээд дүн нэгтгэгдсэн. За үүнтэй холбогдуулаад энэ жил бас ингээд цаашлаад бас урьдчилан сэргийлэхийг шаардлагатай байна гэсэн чиглэл өгч байгаа. Учираас энэ дээр ер нь юун дээр анхаарах вэ гэхээр худалдаа эрхэлж байгаа хүмүүс байна тий бас хүнсний зориултын хувинцар сав баглаа бодлыг авчирч бас иргэдтэй түгээх, худалдах тийм ээ бас хариуцлагатайгаар ингэж ажиллах шаардлагатай байна. Нөгөө талаар худалдаж авж байгаа иргэд маань тийм ээ бас мэдлэгтэй одоо ямар зориултын тэмдэгтэй сав нь хүнсэнд тохирохыг гэдгээ бас тийм ээ судалж тийм ээ 1.5 гэсэн ийм тэмдэглэгээтэй савнуудыг бас хүнсэндээ хэрэглэх шаардлагатай байна. Мөн янз бүрийн химийн бодисын үлдэгдэлтэй савнууд бас зарагдах магадaltaй байж байгаа. Тэгээ энэ дээр бас анхаарал хандуулж ийм сав байна уугүй юу тий шинэ сав байна уу эсвэл энэ урд нь юм хэрэгжилж ирсэн сав байна уу гэдгийг бас анзаарч хараад сонгож авах хэрэгтэй байна. За жишээлбэл тийм ээ хар тугалгын шилжилт бол өнгөрсөн жил манай байгууллагаас хийсэн хяналт шинжилгээнд дэр нэлээд өндөр байсан. Энэ нь одоо тэр том цэнхэр савн дээр бол байх ёстой хэмжээнээс 3600 дахин их агуулгадж байна гэж бол гарсан байж байгаа. Формальдгээд гээд бодис байгаа. Энэ нь одоо жишээ нь манай малчид одоо шингэн байдлаараа формалин гээд хэрэгэлдэг. Энэ бодис нь бол хүний биеинд бол тийм ээ 20 орчим жил хадгалагддаг. Тэгээд цаашлаад бол хүний одоо чөмгөнд очиж хадгалагдаад хүний эрүүл мэндэд одоо сөрөг нөлөө үзүүлэх тийм үйлчлэгээтэй байж байгаа. Тэгэхээр манай иргэд бас энэ дээрээс бас анхаарах хандуулах бас шаардлагатай байна. Сар шинийн баяртай холбоотой хяналт шалгалтын үеэр хадгалах хугацаанд дууссан хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй бараа бүтээгдэхүүн худалдаалах тохиолдол их гардаг. Иргэд сар шинийн баяртай холбоотойгоор худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүний хадгалах хугацаа, хаяг, шошгын харах, уут сав баглаа буудлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг аймгийн мэргэжлийн хэлтийн газраас зөвлөж байна. Дараагийн мэдээ Бүдний ард Хятад ард улсад коронавирус гарсантай холбоотойгоор улс болон аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Онц байдал зарласантай холбоотойгоор аймгийн онцгой комисс хуралдаж туу улсаас эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх шийдвэр гаргасны үндсэн дээр өчигдөр туу улсаас 20,000 амны хаалт гараар утгын бодисыг хүлээн авч шаардлагатай газруудад хуваарлан өгсөн байна. Бүдний ард Хятад ард улсад коронавирус гарсантай холбоотойгоор улс болон аймгийн хэмжээнд онц байдал зарласан эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Аймгийн онцгой комисс коронавирусаас урьдчилан сэргийлэх талаар 3 удаа хуралдсан. Аймгийн эрүүл мэндийн салбарт хэрэгтэй эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх коронавирусаас урьдчилан сэргийлэх талаар олон арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. За дэлхийн нийт чинь коронавирус гарсантай холбогдуулнаас онц байдал тогтооод ингэж ажиллаж байна. За манай улсад хүртэл одоо улсын онцгой комисс хуралдаад одоо бас өндөржүүлсэн бэлэн байдлаар эрүүл мэндийн байгууллагууд ажиллаж байна. За аймгийн хэмжээнд бол бид бүхэн бас аймгийн онцгой комиссийг одоо 3 удаа хуралдуулж зөх асуудлуудыг шийдвэрлэж байна. За хамгийн гол нь бид бүхэн коронавирус өвчнөөс өртсөн сэргийлэх бэлэн байдлыг хангах чиглэлээр гол нь ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад одоо коронавирус бол бүртгэгдээгүй илрээгүй ийм мэдээллийг бол дэлхийн хэмжээний байгууллагууд бид нар өгч байгаа.
За коронавирус нь болохоор энэ амьслын замаар халдварладаг, мөн ахуйн хавьтлаар халдварладаг ийм өвчин олон хүний зэрэг одоо өвчлөөлж энэ одоо шинэ коронавирусын хамгийн гол онцлог бол тэгээ уушгийг гэмтээж хатгалгаар хүндэрч амьслын туталд орж олон хүний зэрийг одоо амь насыг эрсдүүлж байгаа. Ийм бол эрсдэлтэй. Тэгэхээр бид бүхэн бол энэ коронавирус урсан сэргийлэх энгийн аргуудыг бол энэ олон нийтийн ариадны телевиз, за Facebook, сошиал ертөнц бүх хэлбэрээр иргэдэд хүргэн ажиллаж байна. За аймгийн эрүүл мэндийн газраас бол бид бүхэн эрүүл мэндийн сайдын одоо 242 тоо тушаал, эрүүл мэндийн сайдын 19 тоо 70 даалгавар, за улсын онцгой комиссийн шийдвэр, аймгийн онцгой комиссийн шийдвэрийн дагуу бүх үйл ажиллагааг одоо ханган ажиллаж байна. Бас эрүүл мэндийн байгууллагууд бас маань өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Улс аймгийн засаг даргын таман газар болон Оросын улбаны улсын Туваа улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд коронавирусын халдвараас болон том төстэй өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа эрүүл мэндийн хэрэгслийг Оросын улбаны улсаас захиалан авах хүсэлтийг аймгийн онцгой комиссийн дарга Улс аймгийн засаг дарга Батсайхнаас Оросын улбаны улсын Туваа улсын засгийн газрын тэргүүн Караулд хөргүүлсэний дагуу Туваа улсын засгийн газар гадаад эдийн засгийн харилцааны агентлаг Туваа улсын эрүүл мэндийн яамнаас өчигдөр 20 мянган ширхэг нэг удаагийн амны хаалт аривтгалын болон бусад эрүүл мэндийн хэрэгслүүд ирснийг аймгийн онцгой комисси хүлээн авч шаардлагатай газруудад хуваарлан өглөө. Аймгийн онцгой комиссоос бол мөн бол шаардлагатай одоо дутагдaltaй байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж зарим зүйлүүдийг бол бид нар худалдан авч байгаа. За юуны төрөнд бол улсын онцгой комисс хуралдаж бол 20 мянган маск, ариутгалтын бодисыг бол хөрөнгийг нь бол аймгийн онцгой комиссаас шийдэрлээд Туваа улсын одоо ерөнхийлөгчд санал тавьсны дагуу Красноярскаас одоо оруулж ирсэн. Энэ ямар учиртай юм бэ гэвэл энэ Монгол улс төдийгүй дэлхийн нийтэд одоо маскны хомсдол одоо бусад одоо энэ ариутгалтын бодисын хомсдолд хүмүүс орж байна. Бид нар бэлэн байдлыг хангах зорилгоор 20 мянган маск бол ариутгалтын бодисыг хүлээн авч одоо аймгийн нэгдсэн эмнэлэг, за өрхийн эрүүл мэндийн төв, за бусад одоо яралдаа одоо ажиллах байгууллагуудад бол хойрын дагав хөргүүлж ажиллаж байна. Мөн бол эрүүл мэндийн байгууллагууд тулгамж байгаа асуудлууд бол одоо нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, за мөн бол тоног төхөөрөмжийн бас дутагдaltaй хомсдоо зүйлүүд байгаа. Аймгийн онцгой комиссээр ярилцаад бид нар бол улсын онцгой комиссороо бас саналаа хөргүүлсэн. Сумуудад бас бэлэн байдлыг ханган ажиллуулж байна. За мөн бол өрх сумын эрүүл мэндийн төв аймгийн нэгдсэн эмнэлэг дээр бол эрт 7 хоногоос хас үзүүлэх сургууль, зөрчилсөн тоглолт хийх ийм одоо үйл ажиллагааг хангаж эрүүл мэндийн газар мэргэжил арга зүйн зөвлөгөөг нь ажиллаж байна. Аймгийн эрүүл мэндийн газраас цахим болон телевизээр коронавирусээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сургалт сурчлагаа зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд эх 7 хоногоос коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс үзүүлэх сургалтыг өрхийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнийг хамруулан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болоход багахан хугацаа үлдээд байна. Энэ үед иргэд зах худалдааны төвүүдөөс бараа материал, бэлэг сэлт худалдан авах явдал ихсдэг. Энэ үеэр бэлэн мөнгөний гүйлгээ хийх явцад хуурамч мөнгөн дэвсгэртээр үйлчлүүлэх тохиолдол гарчээ. Тодорхойлбол өнгөрсөн сарын 31-ний өдөр банкнд гүйлгээ хийж байсан иргэн аагаас хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг сар шинийн баярын бэлтгэлээ хангана, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авч бэлэн мөнгөөр гүйлгээ хийхдээ мөнгөн дэвсгэртийн чанар байдлыг сайтар ажиглаж нэгтлэхийг анхаарууллаа. Нийгмийн халамжийн дөрвөн үйлчлэгийг e-баримт аппликейшн ашиглан авах боломжтой боллоо. Насны гишиг алдар тэхийн тэтгэмж, жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн мөнгийг заавал ойрын биеэр банкнд очиж очирлож цаг хугацаа алдалгүйгээр иргэд ойрын харилцах дансандаа авах боломжтой боллоо. Та ойрын бүртгэлээр e-баримт аппликейшнд нэвтрэн орж тэтгэмж авахыг зөвшөөрсөн илгээх товчийг 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс өмнө дарснаар нийт e-баримт бүртгэлтэй дансанд халамжийн мөнгө олгогдно. Хэрв илгээх товч гарч ирэхгүй бол e-баримт аппликейшнээ апдейт хийх ёстой юм а.
Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх үндэсний системийг шинжлэх төслийн удирдах хорооны хурал өчигдөр боллоо. Хуралд хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Саули, Нэгдсэн улсын байгууллагын хүнс хөдөө аж ахуй байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа тэргүүтээ төлөөлөгчд оролцлоо. Хурлаар малыг ялган тэмдэглэх, бүртгэжүүлэх үндэсний системийг шинжлэх 2019 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн хэлэлцэн 2020 онд үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан юм. Малыг ялган тэмдэглэх, дугаарлах системийг шинжлэх, мэдээллийн системийг бий болгон хөгжүүлэх, тоног төхөөрөмж, програм хангамжийн нийлүүлэлтийг гүйцэтгэх, малчин мэргэжилтнүүдийг сургах, туршилтын ялган тэмдэглэх, бүртгэх системийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх юм. Төслийг Уйранга аймгийн Баянгол 30 нус, Уянга Батүлзий сумын 190 мянга гаруй толгой малыг бүртгэжүүлэн эмгэгжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Айлын ерөнхий газрын мэдээлж байгаагаар Монгол улсын энэ оны 1-р сард 68.7 мянган амны хаалт импортлсон бол өмнөх оны 1-р сард 509 мянган амны хаалт импортлсон байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад туурах, бүгд найрамдах Солонгос улс зэрэг 7 нусаас 16 аж ахуй нэгж 10 гаруй хүмүүсийн импортлсон нийт 1.5 сая ширхэг амны хаалт орж иржээ. Гайлын байгууллага шинэ коронавирусын халдвартай холбоотойгоор тусламжаар ирж буй амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл лицензгүйгээр эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15-ийн 1-д заасны дагуу эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтөөр улсын хилээр нэвтрүүлж байгаа юм а. Улс нуурын айс авын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалтын захиргаанаас улс нуурын дээгүүр зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна. Энэ сарын 3-нд улс нуурын мөсөн дээр 1 м өнгөрөв ан цавгарч Улаангомоос Тис сум хүртэлх нуурын зам хаагдсан байна. Өнгөрсөн сарын 31-нд Завхан суманд, энэ сарын 2-нд Ховд суманд тус бүр 4 магнитудын хүчтэй газар хөдлөсний улмаас энэхүү нуурын мөсөнд ан цав гарсан байх хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна. Мөн энэ жилийн хувьд улс нуур Тис голын хөндөгөөр харьцангуй дулаан буюу дээр 50 хэм хүрч хүйтгэхгүй байгаагаас нуурын мөс тийм ч зузаан хөлдөөгүй байна. Монгол орны ихнэх гол морин нуур битүү мөсцсөн хэдий ч энэ үйл ихнэх нутгаар олон жилийн дунджаас 1.1-ээс 5.3 хэмээр дулаан байгаатай холбоотой гол морин нуурын мөсний зузаанд харилцан адилгүй байна. Иймд болцсошгүй эрсдлээс урдчлан сэргийлж цаг хожих, зам товчлох зэргээр улс нуурын мөсөн дээгүүр автотээврийн хөдөлгөөн хийхгүй байхыг сэрэмжлүүлж байна. Хэмээн улс нуурын айс сав улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалтын захиргааны дарга од сүрэн хэлсэн байна. Тус сумаас аймгийн төв хоорондоо зорчигчид жил бүрийн 12 дугаар сарын сүүлчээс 4 дугаар сарын 1 хүртэл улс нуурын дээгүүр 80 гаруй км явж зам товчилдог. Нуурын голоор гарсан замд ан цав гарсан тул зорчигчид одоогоор нуурын захаар 20 гаруй км-т зам товчлон явж байна. Дараагийн мэдээ. Коронавирус болон ханиад томооны дэгдэлт их байгаатай холбоотойгоор улсын онцгой комиссийн шийдвэрээр 2020 оны 1-р сарын 27-наас 3-р сарын 2-ын хүртэл ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаснаар сурагчдын хичээлийг цахимаар нөхж орж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд аймгийн боловсрол соёл урлагийн газраас Улаангом сумын ерөнхий боловсролын 6 сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаатай танилцсан цахим хичээлийн өрөө өгж хүүхдүүдэд хэрхэн хөрч байгаа тал дээр хяналт тавьж ажилласан байна. Боловсрол соёл шинжлэх ухааны спортын яамны сайдын шийдвэрээр бүгд найрамдах хятад ард улсад гарсан коронавирус болон ханиад томооны дэгдэлт их байгаатай холбоотойгоор ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 1-р сарын 27-ноос 3-р сарын 2-ны хүртэл зогсоож амралтын хугацаанд дах хичээлийг цахимаар нөхөн орж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд аймгийн боловсрол соёл урлагийн газрын холбогдох мэргэжилтнүүд Улаангом сумын ерөнхий боловсролын 6 сургууль дээр 2-р сарын 5-6-ны өдрүүдэд ажиллаа. Сургуулийн орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хэрхэн хийж байгаа талаар болон цахим хичээл сурагчдад хэрхэн хүрч байгаа талаар, багш сурагчдын эцгийнхээ хоорондох цахим харилцаа хэрхэн явагдаж байгаа талаар болон цахим хичээлийн хуваарийг эцгэгчүүдэд хүргэн эцгэгчүүдтэй нэгт холбоотой ажиллах сургууль цэцэрлэгийн гадна дотн аюулгүй байдал эрсдэл зэрэг дээр анхаарал хандуулж багш ажилчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавьж ажиллах зэрэг чиглэлүүдийг сургуулийн удирдлагуудад өглөө. 20 цэрийн тэглэм тогтоосонтойгоо холбоотойгоор одоо сургууль цэцэрлэгүүдийн төвшөнд ямар үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Теле хичээлийг одоо үзүүлэх чиглэлээр ямар одоо зөвлөгөө өгч байгаа талаар боловсрол соёл урлагийн газраас 2 сарын
одоо 5-6 өдрүүдэд аймгийн төвийн 6 сургууль 12 цэцэрлэг дээр ажиллаа. Сургууль цэцэрлэгүүдтэй танилцаад явж хахад ямар зүйл ажиглах гэж байгааг нэгдүгээрт бол цэцэрлэг сургуулиуд маань ер нь одоо ариутгал халдварлалтын ажлаа бол ерөнхийд нь хийж байгаа юм байна. Одоо хүүхдүүд байхгүй нөхцөл. За хоёрдугаарт нь одоо яг энэ онцгой нөхцөл байдал буюу энэ 1 сарын 27-ноос 3 сарын одоо 2-ны хооронд хугацаанд ажиллах ажлын найр бичсэн төлөвлөгөө гаргаад одоо сургуулийн удирдлагууд юу хийх вэ? Багш нар юу хийх вэ? Юун дээр анхаарах ёстой гэдэг чиглэлээ тодруулаад ажиллаж байна. Ялангуяа одоо сургууль цэцэрлэгийн эмчнэр бол энэ дээр бол онцгойлон анхаарад тодорхой хэмжээний хөтөлбөр төлөвлөлтийг одоо боловсруулан ажиллаж байна. Энэ дээр бол ер нь эцэг эхчүүд чиглэсэн ямар одоо зөвлөгөө өгөх вэ? Сургууль одоо цэцэрлэгийнхаа сургуулийнхаа орчныг одоо ариутгах, халдваржуулах чиглэлээр юу хийж гэнэ үү? Багш ажилчдаа дархлаагийн сайжруулах, эрүүл мэндийн үзлэх хамгаалах чиглэлээр ямар ажил хийх үү гэдэг чиглэлээр тухайн төлөвлөлтийг боловсруулж ажиллаж байна. За мөн одоо багш нар хамтраад одоо арга зүйн төлөвлөлт, хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулах, тэлээ хичээлүүдийг үзэж тэрний дагуу зөвлөмж боловсруулах сургууль одоо эцэг эхчүүд хүргэх чиглэлийн ажлыг бол зохион байгуулж байна. Зарим нэг одоо хөдөө орон нутгийн сумын сургуулиудын хувьд бол тэр нь багш удирдлагууд нь тэлээ хичээлийг үзэх боломжгүй хөдөө сумын буюу өөрөөр хэлбэл хөдөө малчны хүүхдэд чиглэсэн одоо даалгавар зөвлөмж боловсруулж газар дээр нь өч зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм сайн туршлагууд байна. За бид бүхэн сая ингээд аймгийн төв дээр явж байхад бол 2 дугаар сургууль одоо 2 дугаар сургуулиуд ерөөсөө загаргын нэгдлийнхаа төвшөнд багш нар нь одоо жишээл 1-р ангийн багш нар 2-р ангийн багш нар хамтраад одоо арга зүйн төлөвлөлтөд боловсруулаад тэлээ хичээлийнхаа дагуу зөвлөмжөө боловсруулаад цэцэрлэгүүд рүүгээ сургуулиуд руугаа эцэг эхчүүд рүүгээ хүргэж байгаа ажлууд хийгдэж байна. За 4-р сургуулийн хувьд бол одоо хүүхдүүдтэй чиглэсэн одоо тэр дасгал даалгавар зөвлөмжийн номыг боловсруулж одоо хөргүүлж байгаа ажил хийгдэж байна. За мөн одоо 8-р цэцэрлэг, 10-р цэцэрлэг бол бас багш нар нь одоо цэцэрлэгүүд дээрээ сургууль дээрээ одоо ажиллаад тодорхой хэмжээний арга зүйн зөвлөмжөө боловсруулаад хэрэгжүүлээд ажиллаж байгаа юм сайн туршлагууд бол харагдчихсан. Аймгийн боловсрол соёл урлагийн газар 2 баг гарган ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаар явж ажиллалаа. Улаангом суманд 12 сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр байгууллагын үйл ажиллагаатай танилцж ариутгал халдваржуулалт хэрхэн хийх, мөн ажилчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаатай танилцж багш эцэг эхийн хоорондын уялдаа холбоог хэрхэн бий болгоно ажиллаж байгаа талаар ярилцлаа. Сургуулийн өмнөх боловсролын сурагчдын цахим хичээлийг НТV телевизээр гарч байгаа бөгөөд цахимаар хичээлийг хүлээн авах боломжгүй сурагчдад багш нар өөрсдөө тухайн хүүхдийн насанд тохирсон гарын авлага бэлдэн эцэг эхчүүдэд тарааж сурагчдтай хүрч ажиллахыг зорилго болгон ажиллаж байна. За улсын хэмжээнд улсын онцгой комиссийн шийдвэрээр 20 зэрэг тогтоосонтой холбоотой бид нар сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж улс төр соёл урлагийн газраас бас заавар зөвлөгөө өгч зөвлөмж хөргүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд бас бид нар аймгийн төвийн цэцэрлэгүүд дээр газар дээр нь одоо очиж ажиллалаа. Мөн сумдын цэцэрлэгүүдээс бол мэдээллийг бас цаг тухай бүртэн утсаар холбогдсон цахим бэлбэрээр ингэж мэдээллийг нэгтгэн авч ажиллаж байна. За цэцэрлэгүүдийн хувьд энэ одоо 20 зэрэг тогтоосонтой холбоотой цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал гаргаад тушаалын дагуу одоо ажлын төлөвлөгөөг наривчилж гаргаад ажиллаж байна. Бүх багш нарыг бүх багш ажилчдыг өдрийн туршдаа тасралтгүй ажлуулад ингээд байгаа тохиолдол гарахгүй байгаа. Бид нар ажлаа одоо зөв хуваарлаж төлөвлөж маш сайн төлөвлөлтнээр одоо үйл ажиллагаа явуулснаар бидний сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа тасралтгүй байлгах, сургалтын одоо аюулгүй орчноо бүрдүүлж ажиллах, эцэг эхэд заавар зөвлөгөө өгөх гэх мэт ажлуудыг бас наривчлан төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа нь харагдаж байна. Зарим нэг цэцэрлэгүүдээр бол халаалт дулааны асуудал одоо жишээ нь 5 дугаар цэцэрлэг бол халаалтын асуудал нэлээд доголдсон юм байдалтай байна. Улаангом сумын 9 дугаар цэцэрлэг дээр шинэ ашиглалтанд орсон байрлал нь цандсан, хөлөрсөн хөгжирсэн юм асуудалтай юм байна. Тэгэхээр энэ тухайн цэцэрлэгийн эрхлэгч одоо хариуцаад энэ хугацаанд одоо хэвийн байдлыг хангах талаар ажлаа төлөвлөн ажиллаж байна. Ийм одоо бэрхшээлүүд байна. Багш нар ажилчдын хувьд бол өөрийнхөө ажлын чиг үүргийнхаа дагуу эцэг эх рүү чиглэсэн хүүхдийн хөгжлийг дэмжсэн ажлуудыг нэлээд хийх бид нар зөвлөмж хөргүүлсэн байгаа. Энэ хүрээнд одоо үндэсний түвшинд явагдаж байгаа тэл хичээлүүдийг хүүхдэд одоо заавал үзүүлэх
эрхлэгч, арга зүйч, багш гээд туслах багш гээд бүх хүмүүс одоо энэ хичээлд анхаарлаа хандуулж үзэх. Цаашлаад одоо 3, 4, 5 сард явуулах сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнтэйгээ уялдуулж одоо энэ төлөвлөх шаардлага биднэрт одоо зүй ёсоор тулгарч байгаа. Тийм болохоор бүх багш нар энэ хичээлийг заавал үзнэ, эцэг эхт мэдээллийг дамжуулна, эцэг эхт одоо заавар зөвлөгөө өгч, дасгал даалгаврыг хүргэж заавал эцэг эхтэйгээ холбоотой, эргэх холбоотой ажиллаач гэсэн ийм заавар зөвлөгөө өгч ажилласны үндснээр цэцэрлэгийн багш нар бол ангийн одоо хаалттай группүүд нээсэн ажиллаж байна. Цэцэрлэгийн хэмжээнд өөрийн группээрээ дамжуулж эцэг эхтэй мэдээллийг маш сайн хүргэж ажиллаж байгаа маш сайн шалтгаан байна. Энэ хичээлийн жилийн хувьд бол 5 настай хүүхдүүдийг бид нар сургуульд амжилттай бэлтгэх юм том хонхон зорилтыг тавьж ажиллаж байгаа. Тийм болохоор 5 настай бэлтгэл бүлгийн багш нар хүүхд рүү чиглэсэн ажлыг нэлээд одоо идэвхтэй санаачлагтай гэрээр ч гэсэн гэрээр одоо ажиллаа хийнгээ хүүхдүүдэд дасгал даалгавар бэлдэж эцэг эхчүүд одоо хүргэж ажиллах юм ном одоо гарын авлага заавар зөвлөмжүүдийг бас нэг гэрийн даалгавруудыг хүүхдэд хүргэж ажиллаж байгаа цэцэрлэгүүд бас байна. Хичээл сургалтын үйл ажиллагааг төр зогсоосонтой холбогдуулна. Багш нарын зүгээс хүүхдийн хөгжлийн онцлог тохирсон сургах болон хөгжүүлэх тогтоомын аргачлал даалгавар мэдээллийг цахим сүлжээгээр дамжуулан эцэг эх асран хамгаалагчтай харилцан холбоотой ажиллахыг зорж ажиллаж байна. Иймд эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэд цахим хичээлд хэрхэн анхаарал хандуулж байгаа талаар хяналт тавьж, хичээлд хэрэг болох үс хэрэглэгдэх хүнээр хүүхдэд хангана, хүүхдийн хичээл хийх орчинг бий болгож, эрүүл мэндийн яамнаас гаргаж буй зөвлөмж мэдээллийг дагаж, хүүхдийнхээ эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж, ахуйн болзошгүй ослоос урдчлан сэргийлэхийг анхааруулж байна.